За энэ цугласан эрхэм зураач, урчууд, хамт нөхөд, уран бүтээлчид, багш нар та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэнд Монгол Улсад урчуудын эврэг үүссэн байгуулагдсны 75 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж байгаад үнэхээр баяртай байна. Нэгэн цаг эврэг байгууллагад харьяал эгдэн ажиллаж ихийг сурч залуу насныхаа дурсамжит өдрүүдийг өнгөрөөсний хувьд би зориуд хүрэлцэн ирж энд мэдлэлээ төвшүүлж байгаамаа. Бүлээн амнаа. Энэ бас олон сайн хайрлах багшнаар алдарцуудаа зураач урчуудыг харж байгаадаа үнэхээр баяртай байна. Миний мэргэжил бол зураач. Зураач бидний хүмүүст амжсан хүмүүс бол дөрвөн хамны цаадахыг дүрсэж боддгоороо арай илүү алхаж явдаг гэдэг дээр би бахархаж явдаг. Үүгээрээ би бахархдаг. Энэ 1990 онд арчилсан хувьсгалыг Монголын зураач урчууд оройлон дэмжиж мандайлан оролцож шинэ нийгмийг бүтээлсэнийг энэ мөчид бас бахархан тусаж байгаадаа бас баяртай байна. Монголын арчилсан холбооны анхны гишүүд донд урчуудын нэвлэлийн зураач, урчууд олноороо манлайлан оролцож байсныг бас баярлах таатай байна. Ингээд түүх ярих юм бол удаан баяр багталтай зүйлс Монголын урчуудын нэвлэлд өчнөө бий. Тэр болгоныг бүгд мэдэх хойно ирээдүйд чиглэсэн одоо хоёр зүйл дээр анхаарал хандаасаа гэж төсөё. За 1942 онд бүгд найрамд Монгол ард улс энэ сайд нэгэн зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдаж хайснаас хойш 75 жилийн түүх бол өөрийнхөө түүх шиг байна. Иймээс энэ бол олон улсын жишгийн дагуу дүрслэлийн үндэсний академичтой болоход хангалттай хугацаа гэж үзэж байна. Энэ болохоор түүх тооны өдөр та бүхэн ойрын ирээдүйд үндэсний академи байгуулах, дүрслэлийн олон төрлийг сонгодог болон үндэсний дэгээр хөгжүүлэх, сургах, дүрслэлийн ухааны уламжлалт хийгээд орчин цагийн мэдлэгийг түгээхэд анхаарал хандуулаасаа гэж уриалж байна. Энэ зорилгоор Улаанбаатар хотод олон улсын биеналын тогтмол зохион байгуулахаас Монгол улсын болон нийслэл хотын соёл урлагийн шинэ хуудас нүүр царайг тодорхойлох юм болов гэж бодож санаж явдаг тавд илэрхийлж байна. Монголын зураач урчуудыг урлын тэнгэр мөнхөд ивэж та бүхэнд онгод дүүрэн бүтээж тойрож явуулдгаа гэж хүсэөрөө. Баярлалаа.